Цаана хүүхдүүд 11-р ангийн өвний ёсцын боловсрол хичээлийн шинэ хичээл эхэлж байна. Өнөөдрийн хичээлээр бүгдээ эцэг их ахмад насны хүндэлдэг байх сэдвийн хамтраад хичээлээ үзнэ. За эцэг их ахмад насны хүндлэх нь гэр бүлийн ёс зохицооны эрхэм чанар юм аа. Нэг айл өрх гэр бүлийн зөвшөлтэй, удам дагсан үр саад, төрөл төрөсөд ахын дүүсийн бие биедийн ураг удмын хайраар холбогдсон насан туршийн хэлхээ холбоо байна. Эцэг ахмад насны хүндэлж тэдгэрийн алтан сургаалыг сонсож бие биедээ сайхан сэтгэлийг төрүүлж амар амгалан байх нь гэр бүлийн төдийгүй нийгмийн хөгжилд өөрийнхөө үнэтэй чухал хувь нэмрийг оруулдаг үнэт зүйл ахна нэ. Мөнхөд хүндлэх эцгийг асран хамгаалах тэтгэх хүн бүхний үүрэг байна. Гэр бүлдээ эцгийг асран хамгаалагч ахмад насны хүндэлж байвал тэр нь буян болж түүгээрч барахгүй эцгийг ахмад насны нь үр хөвгдээ ах дүүсээ гэсэн сэтгэл төрж ийм сэтгэл төрхийн хэрээр гэр бүлийн нэг гэсэн сэтгэл бий болдог. Тэнийг асран тэтгэж гэр бүл эерэг уур амьсгал тогтвоос гэр бүл бат бөх байх, эв ээдээ байхын хөдөлгөөр түрээлсэн. Өөрөөр хэлбэл эцгийг ахмад хүнийг хүндэлснээр гэр бүлийн бат бөх байдал, ахын дүүс үр хөвгтөө бие биенийгаа хүндлэх зэрэг маш олон чухал эерэг үр дагавруудыг авчирдаг байна. За эмэгтэй ахмад хүн гэж хэнийг хэлэх вэ гэдэг тодорхойлтыг авч үзье. За манай улсад болохоор эмэгтэй хүнийг 55 нас хүрснээр эрэгтэй хүн 60 наснаас дээш настай хүнийг тэтгэврийн насны хүн буюу ахмад хүн гэж үздэг. Энэ албан ёсны хуулинд ингэж тэмдэглэсэн байдаг. За тэгвэл эцгийг ахмад насны хүндлэх уламжлал монголчуудад хэдийн үеэс байсан бэ гэвэл монголчууд ялхсыг асар насны хүндэл хэмээн эртнээс нь сургадаг байсан. Ахмадын хүндлэн тэдний сургаалыг сонсож үлгэр дуурайл болсноор ёс суртахууны эрхэм чанаруудыг өөртөө зөвшөөрлөнө гэж үздэг байсан. За нийт хүн манай улсын нийт хүн дэлхийн нийтийн нийт хүн амын 6.8% буюу 223 мянган 60-аас дээш насны ахмадууд эзэлж байгаа бол Монгол улсын хувьд 60-аас дээш насны нийт хүн ам эзлэх үг нь 2030 он гэхэд 11.3%, 2050 он гэхэд 21.7%-ад эзэх магадлалтай байна гэж үзсэн. Харин манай гариг дээр 5 хүндэтмийн нэг нь 60 болон түүнээс дээш настай иргэд байдгаа гэсэн судалгаа байдаг. Эннээс авч үзэхэд ерөөсөө хүн амд дэлхийн хүн амд эзэлж байгаа ахмад наснуудын тоо бол жилээр өчсөн нэмэгдэж байгаа гэсэн. За тэгвэл ахмадаа ачлан тэтгэх нь төрийн эрхэм үүрэг гэсэн байна. За төр ахмадаа хэрхэн ачлах одоо ямар үүрэг гүйцэтгэж байгаа вэ гэвэл 2017 онд ахмад насны тухай хуулийг шинжилэн найруулж баталсан. За энэ хуулиасаар жил бүрийн цагаан сар, бэлгийн тооллын хаврын тэрүүн сарын 1-ний өдрийг өөрөөр одоогийнхоор 10 сарын 1-ний өдрийг ахмадын өдөр хэмээн тэмдэглэдэг. За энэ өдрийг тохиолдуулан ааж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байгаа ахмад настай хүмүүст хүндэтгэл үзүүлж бэлэг дурсгал гардуулах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулахыг энэ хууль бас зааж өгсөн байна. Эцэг их ахмад насны ачийг хэрхэн хариулах вэ? Эцэгийнхээ ачийг хариулах хамгийн дэд арга бол ачийг нь санаж сайн сайхан үг хэлж буйныг үнэлж төвчих ажээ. Үр хөвгт нь хичээл намдаа шамдах, ажилсаг нямбаа байх, цэвэр цэмцгэр байх, хүндлэг инэрэнгүй байх зэрэг ээж аваахын ачийг хариулж буй хэрэг гэж үзэж байна. Хэрвээ хүүхдгээ та нар өөрсдийнхөө ингэж зөв авч яваад буруу зүйл хийхгүй хамгийн сайнаараа хичээгээд хичээл намдаа шамдах юм бол ерөөсөө энэ та нар ч гэсэн өөрт чинь иргэдэй зүйл юм аа. Түүнээс гадна эцэгийнхээ ачийг хариулж байна гэсэн үг байх нь шүү дээ тийм үү? За тэгвэл ахмадууд улс орныхоо хөгжилд нэмрээ оруулсан хүмүүс байна. Тэгвэл тэр хүмүүс маш олон жил амьдраад хөдөлмөрлөө тийм ээ? Тэтгэврийн наснд хүрсэн хүмүүс тийм ээ? За тэдэнд нийгмийн харилцаанд орохыг хүсэх сэтгэлийн хандлагаас илэрдэг. Ахмад настай болж ирэхэд тэдэнд нийгмийн харилцаанд орохыг хүсэх сэтгэлийн хандлага илэрдэг гэдэг. Тийм учраас ахмадуудын ачийг санаж тэднийг баярлуулах үйлхийд зөвлөгөөг нь сонсох хүндлэлт тэдний хувьд маш том хүндлэл. Өөрөөр хэлбэл ахмад настай хүмүүстэй цаг гаргаж ярилцах тийм ээ хэлж байгаа сургаал зөвлөгөө зэрэг зүйлсийг сайн сонсож байх хэрэгтэй. За эцэгийнхээ ачлахын ач тус эс ачлахын хор уршиг гэсэн гэдэг талаар авч үзье. За эртний эцгийн философч Нагаржуна Бэр
альва хүний сэтгэл зөөлөн санаа шударга ачилсныг санаж ачийг нь хариуж чаддаг ба ашид бусдын сайн үйлийг үл мартагч түүнийг агуу их эсдэдсүүд тэтгэн сайшаахгүй хэмээн бусдын ачийг санаж явахын ач тусыг сургасан байжээ. Эцгийн ач тусыг санахгүй бол айл гэрийн амьдрал үүдтэй өнгөтэй ерөөсөө явахгүй сайн явдаггүй үсдэг. Бүрл болтлоо буянтаа жаргах юм өрөөдөг. Эцэг эхийг өргөмжлөн дэжсэн ачийг игнэх саналгүй мартах гутамшиг хэмээн сүндэг. За бүгдээ эцэг их ахмад настай хүмүүсийг хөндлөж ачийг нь хариулахыг хичээсгээ анхаарал хандуулсан баярлалаа.